За манай өнөөдрийн дугаараар ивэл бүтнээр нь ивэл те. Ивэл болтын ивэл гэх юм уу тийм. Ивэл болт оролцож байна. Та нараас мэдэх байхаа контент хийдэг архитектур хот төлөвлөлтийн салбарт контент хийгээд явдаг ийм мундаг архитектор залуу байна. Тэгээд өнөөдөр өөртөө подкастт оролцож бас өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцаар ирсэнд баярлалаа. Саяны яриаг бас сонссон байх. Alright. Өөрийгөө товчхон танилцуулах уу? Тэгдэг. Та нар намайг өрсөн. Тэгээ цаг гаргасан маш их баярлалаа. Би ингээл та нарын хийж байгаа ажлыг ер нь амар дамжмаар байна. Тэгээ та нар ер нь ингээд подкастыг зохион байгуулсан маш зүг гэж бодож шүү. Намайг ивэл гэдэг. Би 30 настай Бэлэн хот төрчихсөн хүн. Тэгээд монголоор жоохон сайн ярьж байгаа бол уучлаарай. Би граммартаа жоохон муу байгаа шүү. Би багада 95 оноос 2000 он хүртэл Улаанбаатарт амьдарч байсан болохоор Монголтой одоо хүртэл нэг жоохон тийм холбоо байгаа. Тэгэл ер нь Германы ингээд зуны амралт чинь монголчууд гоё 3 сар биш байдаг зөвхөн 6-7 хоног гэдэг байхгүй юу. Тэгээ бид нар ингээл боломж гарах үедээ дана 100 бараг 100 болгон ишээрдэг байсан. Тэгээ ирэх болгондоо бараг хөдөө явдггүй зүгээр л ингээ хоттой байгаад байдаг гэсэн. Яа тэгвэл манай ээж аав тэгээ манай нэг эрэгтэй дүүтэй бид нар дөрүүлээ бэлэн байгаа байхгүй юу. Тэгээд өөр хамаатнууд байхгүй. Бүгдээрээ Монголд байгаа. Манай эмээ өвөө хөшөөж хөшөө бүгдээрээ Монголд байсан болохоор бараг жил болгон Монгол руу ирэх гэж хичээдэг байсан. Тийм би Бэлэн хотын Фрисайн гэх нэг дүүрэг төссөн. Тэр чинь бол Бэлэн чинь бас ингээд амар тийм архитектур, хот төлөлтийн юу гэх юм уу, лаборатори байхгүй юу? Амар тийм хот нөр амар сонин байрлал нуттай хот төлөлттэй. Тэрнээс болоод би ер нь багасаа ингээд тийм архитектур юм уу, тийм жоохон тийм spatial thinking амар сонирхоод явжсэн 11 дугаар анги лөө ингээд манай geography багш намайг ингээд за энэ нэг том цаасан нэр өөрийнхөө хөссөн хотоо зураг гэж байгаа байхгүй юу. Ингээд бид нэг дөрүлөө байсан. Тэгээ манай 3 найз тэр ерөөсөө сонирхгүй байсан. Тэгэхээр би тэр 3-ыг ингээд хаяад өөрийгөө ингээд нэг хөссөн хотоо ингээд зураад амар гоё гэсэн. Би багасаа амар тийм легогаар тоглож эхлэе. Тэгээд эсвэл одоо ингээд strategy video games байгаа шүү дээ. Ингээд Age of Empires илүү, StarCraft илүү. Тэгээд данаал тийм юуны холбоотой байсан болохоор гоё. Тийм spatial thinking над байсан гэж бодож байна. Тэгэл тэрнээс болоод би 10 жилээ төгсөөд шууд архитектур хот төлөлд ороод Берлинд биш Потсдам хот гэж байдаг байхгүй яг Берлингийн хажууд байгаа. Тэгээ тэр нь бол чиний дөнгөж хэлсэн чиг илүү тийм practical approach таах байхгүй хамаагүй тийм бүх юм ингэж номын албаар сураагүй жоохон тийм за энэ юм байш одоо ингээд энэ барилгын материал энэ байдаг. Тэрнээс болоод тэр сургууль надад таалагдаад. Тэгэл төгсөөд одоо бас бараг 5 жил юм уу 6 жилийн архитектурын компанид ажиллаад. Гэхдээ амар гоё тийм мац жаргал над гараагүй гэх юм уу. Би одоо ингээд жишээл ингээд оффис зурсан байдлын зураг. Амар тийм corporate life байсан байхгүй юу. Гэхдээ манай ажил дээр байсан хүмүүс нь бүгдээрээ гоё сайхан штэ. Манай дарганууд ч бас амар гоё дэжгүй хүмүүс байсан ч зөвхөн өөр хүний ажил хийгээд тасан байхгүй би. Тэгээ Германд одоо ингээд архитект ингээд self-employed болохын тулд өстой зөндөө олон жил амар амжилттай сайн ажиллаад амар их тийм монголоор sacrifice гэж үг гэдэг. Одоо ингээд ханамжтай. Зөндөө их цаг зарцуулаад тэгэл амар хэцүү юм байлаа. Тэгвэл Бэлэн хот бол тэнд бол архитектурын компаниудтай байгаа гэж би бодоод. Тэгээд би ингээд Бэлэн хот руу бас гадаадаас амар олон хүмүүс нүүж байгаа байхгүй юу. Одоо Европоос ингээд бүх залуучууд барыг Бэлэн рүү нүүж байгаа. Тэгээд тэд нэр бас ингээд нэг ингээд лаг нэртэй дүүргнүүд л байдаг байхгүй юу. Хизээч тийм бүтэн хотыг ерөөсөө сонирхдаггүй. Зүгээр л за энэ бол ингээд бүх хип хүмүүс байгаа болохоор би зөвхөн энэ дүүрэгт байдаг. Эсвэл над шиг ингээд Бэлэн өссөн хүмүүс ингээд зөвхөн ингээд нэг дүүрэгтэй л байдаг байхгүй юу. Би одоо жишээл зүүн бичлсэн байгаач бараг багаас багтаа ингээд баруун бичлэлд байдаггүй байсан. Тэгээд Бэлэн чин юу хат байхгүй юу? Polycentrical city ингээд олон тийм төвнүүдтэй болохоор одоо ингээд дүүргийнх нь төвд байдаг хүмүүс өөр дүүргийнх нь төвлөө очтдгоо байхгүй юу. Тэрнээс болоод би бас ингээд бодсон л да ингээд би ингээд архитектур хот сурцсан болохоор Берлингийн өөр хавьлаа очиход ингээд нэг
шинэ хот руу очсон байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Пилот ингээд мангар том тий. 3.5 сая хүн амтай тэгээд одоо ингээд баруунаас 100 тийшээ нэг 60 км илүү хойноос урагшаа нэг бас нэг 40 км илүү маш том хот. Тэгээд өндөр байшнууд бараг байдгүй хавтгай хот байхгүй юу тий. Тэгэл би ингээд дугуугаа оноол пилотоор ингээд яваад ингээд явах болгондоо ингээд амар гоё шинэ газрууд олж аваад тэгэл ягаад би нэг тийм ганцаараа ер нь үзэх ёстой юм бэ? Манай найзуудын нэг харуулъя гэж бодсон болохоор би ингээд архитектурын оффист ажиллаж байхад ингээд ах сайн бүтэн сая өдөр ингээд хот айлт хийжсэн байхгүй юу. Тэгэл би ингээд төгсөөд анхныхаа ажилдаа ороод ингээд анхныхаа цалин авсан чинь бас ингээд харал nice гэж бодсон байхгүй юу. Гэхдээ би ингээд анхныхаа хот аялдаа хийгээд тэгээ анхны хүн надад ингээд 10 евроны ингээд хандив өгсөн чинь бүр хамаагүй гоё мэдрэмж байсан байхгүй юу. Because it's something одоо ингээд өөрийнхөө зохион байгуулсан юм болохоор ингээд хамаагүй гоё санагдчихсан байхгүй юу. Архитектурын офис төр чинь зүгээр л ингээд дараагийнхаа сонирхсан юм ингээд зурж аваад тэгэл дараагийнхаа ингээд oh yeah that's good гэж хэлж байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд таар бас тэрийг мэдж байгаа шүү. Таар чинь бас ингээд подкаст хийгээд энэ чинь таарын беби үстэй тийм. Тэрнээс болоод ингээ хамаагүй өөр тийм хүлээж авч байгаа болохоор амар гоё мэдрэмж аваад. Тэгээ би пилотод одоо бараг 2 жил тийм хот аялт хийж байгаа байхгүй юу. Тэгээ хийх болгондоо ингээл өөр сэдвтэй өөр газар. Тэгэл би бас тийнийг хийж байгаа болохоор зөндөө их шинэ юм өөрөө сурж байгаа байхгүй юу. Тэгэл би одоо Монголд одоо судалгаа хийх гээд ирээд тэгээд манай сансрын тухай бас нэг тийм хот аялт тэгээд бас хүмүүс ер нь тэгж байгаагүй байсан мэн гэж би сонссон. Ингээл амар тэмнэрийн архитектур хотын тухай Улаанбаатарт ингэж байшны тухай ярьж байгаа хүн байх надад анзаарагдаагүй юм байлээ. Яа тэгвэл гадаад хүмүүс Монгол руу ирээл байгаль харах гэж ирж байгаа шүү дээ тий. Эсвэл ирээд хотод нэг хоноол шууд хөдөө явцдаг. Гэхдээ ер нь бид нар бүгдээрээ энэ хотод амьдарч байгаа шүү дээ тий. Эсвэл амьдрах ёстой гэх юм уу. Тэрнээс болоод ингээл жоон ч гэсэн ингээд сайн жишээнүүдийг харж иж ирээдүйдээ ингэж хотоос яаж сайжруулах вэ гэхийн төлөө би ингэж тийм хот аялт хийж байгаа байхгүй юу. Тэгэл явахтай. Ямар байсан. Би үнэхээр шинэлэг байсан. Та хоёр тийм юм хийжсэн үү? Ингээд найзуудтайгаа хотоор алхаа тэгэхээр тэднээс байшин тайлбарлаж байгаа. Яг бид нар нөгөө нэг шүтэст архитектураар сурч байхад бол яг тэр төсөлдөө зориулсан газар дээрээ очиж танилцсан. Тэхийн тулд нэг өөртөө өмнө нь сайт анализ хийх ч юм уу эсвэл судалгаа хийн эсвэл багш тайлбарлаж өгнө. Тэгэл яг хөтэ тэр чинь нөгөө чиний яг ингээд өөрийнхөө бэби ингээд груп хийж байгаа шиг биш. Багш нэг юм хийгээд ингээд очиод хийж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдрэмж нь мэдээж шал өөрөөс. Тэгээд чиний хийсэн магадгүй илүү ингээд найзуудаараа илүү яг сонирхсан хүмүүс тэнд нэг гоё ингээд community болж очиод цуглаад тий. Тэгээд тэр газрын тухай сонсоод нэрээ ингээд ингэж байгаагаас бол тийм төр бол хийж байгаагүй. Чи Токио тийм юм хийжсэн үү? Эсвэл оролцож байсан уу? Гайд тур дээр. Үгүй хаа. Окей. Става шинэлэгсэн. Хүмүүс яаж хүлээж авсан бэ? Бүгдээрээ стаар баяртайсан. Яг тэгвэл манай нэг үеэл байсан байхгүй юу гэсэн чинь ингээд пост бичсэн чинь манай Германд өссөн үеэлээс Монгол архитектур сурж гин гэж байгаа байхгүй юу. Амар тийм. Одоо ингээд хагас нь ингээд хот үл архитектуртай холбоотой хүмүүс байсан. Тэгээ нөгөө хагас нь ямар ч тийм мэдрэмжгүй хүмүүс байсан байхгүй юу. Зүгээр л ингээд байшнуудыг хараад ингээд нэг байшин байна гэж цааш явчихдаг. Гэхдээ би ингээд яг аялдаа эхлээд ингээд Улаанбаатарын жоохон түүхийн тухай яриад тэгээд энэ байшнууд яагаад ийм амар сайн чанартай вэ тий эсвэл бид нэг ингээ 2 дугаар эмнэлгээс эхлээд тэр орон сууцны хавар алхаад сансрын түнэл тэгээд тэр эхний баригдсан орон сууцны байшнууд ч амар царайлагчтэй тий ингээл тоосгоо шар өнгөтэй гоё ингээд гоё харагддаг. Гэхдээ ингээ шууд цаашаа явсан чинь тэгэл тэр өгсөмөд байшнуудыг харах юм бол энэ ямар царимуутай гэсэн чинь үгүй ээ. Энэ царимуутай биш. Энд чинь 50-аад он нэг амар зөв зорилготой баригдсан байшнууд. Тэгэхээр одоо хүртэл ингээл байж байгаа нь ер нь амар сайн байгаа байхгүй. Тэгээд цаанаас нь ингээ засаад тэгэд энийг ер нь ирээдүйд дахиж өөрөөр хийж болох уу гэж бас бодоод
Тэгэл цаашаа тэр үйлчлэгээний төв очоод тэгэл дээр үе социализмын үед чинь ингээд хувийн дэлгүүрүүд байхгүй байсан болохоор ингээд үйлчлэгээний төв дээр кино театр байсан юм уу дэлгүүр өсчин ресторан байсан гэл тэгэл 33 дугаар сургууль 48 дугаар сургуулийн ингээд стандартаар баригдсан болохоор ингээд хүмүүс бас мэдэхгүй байсан эсвэл тэр цэцэрлэгнүүдийн байшнууд нь бүгдээр л нэг стандарт байсан шүү дээ тийм. Тэгээд орц цуснаас сантиметр зай тэгэл тийм яг л нэг амар гоё байсан. Region байсан. Ер нь микрорайон яг юу байдаг юм бэ те. Тэгэл ер нь Европын бас анзаарч байгаа юм гэх юм бол Европод тэр super blocks гэж тэрийг сонирхоод байгаа байхгүй юу? Super blocks гэхэр чинь ингээд нэг хитэн хотын блокнуудыг ингэж гадаад машинууд оруулахгүй гээд хороод тэгээд дунд нь зөвхөн ингээл тэнд амьдардаг residents-нууд зориулсан гудамжнуудыг тэнд хүмүүст ингээд зориулж байгаа байхгүй юу. Тэгээд зарим ингээд parking space-нуудыг ингээд бүр машинуудын гаргаад нэг тоглоомын талбай барьчаад Барселона хот дээр одоо тэр юм жишээл гоё харагдана. Эсвэл Парисэгч бас ингээд дээрээс харахаар ингээд том гудамжнууд нь байгаа. Тэнд одоо ингээд ачааны машинууд нь явна. Гэхдээ ингээд жоохон нарийн гудамжнууд ингээд машинууд ингээд хорчиж байгаа байхгүй юу. Эсвэл Амстердам юм уу Берлинд бас ингээд жоохноор тэр хийж эхэлж байгаа. Чи Европ явчихсан уу? Явал аль сонирхох уу? Хот сонирхон тийм. Үгүй аль хотыг сонирхох уу? Одоо ингээд би Парис, Итали одоо Парис, Итали тал руу сонирхол байсан. Гэхдээ сүүлийн үед ер нь нэлийн Барселона, тэгээ Берлин ягаад ч юм яг тэнд байгаа юм бэ гэдгийг ойлгож эхлээд л байгаа л да. Гэхдээ яг одоохондоо гүн зэрэл судлаг болохоор яг юу нь илүү байгааг нь одоохондоо яг ингээд олж мэдээгүй л байгаа. Тийм. Гэхдээ миний анзаарснаар бол манай Монголын одоо энэ нэг угсармал барилгууд байгаа шүү дээ. Тэр бас ингээд тийм ч муу жишээ биш одоо. Тэгээ би чамаас нэг асуумаар байна. Одоо ингээд хүмүүс цуглуулад чи магадгүй юугаар явсан бах те одоо угсармал 9 давхар барилгууд хорооллын тэгээд дээр нь бас нэгдүгээр хороол хаваар те тэр ив чинь яг чиний хэлдгээр яг супер блокс яг мөн үү биш үү гэдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ анханасаа төлөвлөлтөө орон сууцны барилга ингээд хүрээлээд дунд нь цэцэрлэг, имлэг, сургууль те тэгээд тийшээ машин замаар бол анханасаа төлөвлөгдөөгүй шүү дээ те. Тэгээд сая явхад тэр ингээд концепт аль хэдийн устдсан байна уу эсвэл одоо ч гэсэн бид нэр ингээд хадгалж авч болохоор байдалт байна уу ямар сэтгэл төрсөн бэ яг ингээд одоо шууд хэлэх юм бол зарим нэг ингээд авилгын үр дүнд ч юм уу те дундталт нь дахиад байгаа тэр чинь маш том газар байгаа шүү дээ зөвхөн хүмүүс зориулсан community зориулсан тэрийг одоо ингээд устгаад шууд хэнийг ашиг сонирхлынхаа төлөө амар өндөр барилга бариад орон сууцаар зарах ч юм уу тиймэрхүү тохиолдол маш их байгаа шүү дээ тэр ч юм ямар санагдсан би өмнө дандаа Улаанбаатар ирэх болно ингээл хотын төвдөөс шүү дээ тий. Тэгэл манай одоо жишээл 220 гэдэг лүү тий. 220 13 11-ийн хорооллын хавар ингээл алхахаар ингээл жоохон амар замраагүй болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй юу тий. Гэхдээ өмнө бас тэд нэр ингээл амар сайн хот төлөлтөй байсан. Тэгсэн чинь би энэ жил ер нь анхны удаа ингээл амар гоё цаг гаргаад 3 4 хороол тэг 1-р хороол төмөр замын тэр хавар ингээд яваад л өстой. Бас нэг шал дахиад нэг өөр өнцгөөс хараад тэгсэн чинь анхны удаа тэр хороолоо очсон ч гэсэн амар гоё байсан. Йоо. Би мэдхгүй нэг 4 өдөр 5 өдрийн орой мэдхгүй 6 юм уу 7 цагаас ингээл нар жаргаж яхад үйд нь очиод тэгэл амар гоё ингээл гэр бүлүүд бүгдээрээ эмээ өвнөр гадаа сууж байсан. Ээж аав нар хүүхдүүдэд хараад ингээ тоглоомын талбайтай байсан. Ямар ч машин байхгүй байсан. Ёстой амар гоё санагдсан надад. Одоо тэр цэнхэр өнгөтэй Брежневийн байшнууд байгаа шүү дээ. Тэдний ингээл зарим хэсгнүүд нь бас ингээл амар одоо хүртэл ингээл гоё байж л байгаа гэж би анзаарчихсан. Ингээл амар тайван. Тэр бол яг л микрорайоны зорилго нь одоо хүртэл нэг жоохон харагдчихжээ. Даанч нэг хідэн дэндүү их олон машинуудтай байлээ. Тэгэл бүх модуудыг тариад авцсан байсан гэж би бас бодож байна. Дээрүүд арай жоохон их модтай байсан мó гэж бодож байна. Тэгэд тэрнээс бүр зөвүүн газар нь бол 1-р хороол байсан л да. Бараг юу ч өөрчлөгдөөгүй ингэж надад бол тэгж санагдсан. Гэтэ би харин 100 нэрсэн болохоор тэгэл хүн болгон гадаа байсан нэг жоохон шал өөр мэдрэмжтэй байсан л да. Үйл бас жоохон арай өөр байж магадгүй. Гэтэ тэр газрууд ч бас ингээд газрын зургаас харахаар бас ингээд сайн баригдсан байгаа байхгүй тийм. Ингээл одоо тэр 9 давхрын илүү 12 давхрын байшнууд нь ингээд
нэг үсэг шиг ингээд салчнаас хамгаалаад тий. Монголд ч бас амар хөтөн болтдог болохоор тэгэл жоохон ч гэсэн тим юм хийгээд тэгээд одоо хүртэл ингээд цэцэрлэнүүдийнх нь хашаан дотор зөнөө их модтой байсан надад ер нь амар таалагдж байгаа хгүй тий. Тэгэл би тэрийг бас ингээ хараад ер нь тэр үед чинь өстой амар сайн амар хурдан ер нь энэ байшнуудыг барьсан гэж бодоод. Тэгэл манай бас нэг найз байгаа байхгүй юу Николай Эрofev гэдэг нэг монгол судлаач байгаа. Тэрний судлаачийн судалсан сэдв нь юу вэ гэх юм бол социализмын үеийн комиконы одоо бусад социалист орнуудын тусламж яаж Монгол туссан бэ гэдэг нэг тэрний хийгээд тэгээ Оросууд юм уу Румын, Булгар, Чехословакууд ч Монголд амар олон тийм үйлдвэрүүд барьж өгсөн шүү дээ тий. Одоо ингээл махны юм уу ингээ арьс хувцсны тэгэл барилгын Оросууд юу яасан мэтлээ барилгын бүк гэдэг үлээ тий. Барилга Орос үйлдвэрийн комбинатын бариад тэгэхээр баг Улаанбаатарын 80% чинь тэр комбинатаас гарч ирсэн юм шиг юм билээ. Тэгэл би тэрийг халсан. Яа, та нар өстой ийм богино хугацаанд ийм олон хүмүүст ингэж байр хийж өгөөд тэд нар ингээл цэцэрлэгтэй болоод, халуун устай болоод ингэсэн гэсэн үг. Одоо угсармлууд байгаа шүү дээ. Миний ойлгосноор одоо социализмын үед Оросуудын тусламжтайгаар барьсан. Тэгэхдээ тэр одоо нөгөө угсармал гэдэг чинь яг нэг бэлтцийг авчираад гяскас угсраад маш олон тоогоор хийсэн. Тэгээд тэр бэлтцээ бас Монголд хийжсэн гэсэн үг. Тийм шүү дээ. 63 онд тэр бүкгийн үйлдвэрийг барьсан байхгүй юу? Улаанбаатарын одоо ингээд нисхийн тийшээ явахаар. Тэрнээс болоод одоо манай микро баригдаж яхад эхлээд ингээд хоосгоор ингээд байшин баригдаж амар их хүн хэрэгтэй шүү дээ тий. Тэгэл амар айж охин болдог. Тэгээ зөвлөлт холбоо тэрийг бас ингээд анзаараад ингээд бид нарт ийм их барилгын материал байхгүй байна. Бид нар тийм их ажилчнууд, барилгачнууд байхгүй байна тий. Тэрнээс болоод бид нар одоо ингээд хамаагүй тэрийг жоохон зав мөнгө тэгээ барилгын материал хэмнэх хэрэгтэй болохоор за одоо Монголд ингээл 63 он тэгээд үйлдвэрийн байшин үйлдвэр угсрал барилгын үйлдвэр ямар ч байсан барийг гэж шийдээд тэгээд 60-аад оноос хойш ингээл ер нь баг бүх шинээр баригдсан Орос улсын байшнууд ингээ угсрал байшнууд байгаа байхгүй юу. Тэгэл жоохоноор ингээд эхлээд Оросууд тэрийг хийж эхлээд тэгээд манай Монгол архитектурч зааж өгөөд тэгэл ер нь 80-аад он 90-аад он тэрийг ингээ амар барьж хахад үедээ тэгэл социализм дуусаад тэгэл тэрнээс хойш нэг жоохон замраагүй болцсон л та. Тэгээд ер нь миний одоо сүүлчийн ажиллаж байсан архитектурын компанид бол sustainability ч амар чухал сэдв болсон байна тийм. Тэгэл манай 100 бэлэн тэгээ 100 герман ч бас социалист байсан шүү дээ тийм. Тэгээ тэрнээс болоод ингээл 100 германаар ингээд алхах юм бол яг л нэг дугаар юм уу 3 дугаар хороолдоор алхах юм шиг байгаа байхгүй юу. Гэхдээ одоо ингээл байшнуудын ингээл гаднаас нь ингээд дулаалцсан байгаа. Тэр нь бол ингээл маш сайн ингээл байшнуудын одоо хүртэл ингээд хүндлээд байсан ч ингээл тоглоомын талбай дээр хүүхдүүд байхгүй байгаа байхгүй юу тий. Юу яагаад тэгсэн гэх юм бол одоо баруун Германд ч тэр үед капиталист байсан болохоор хамаагүй их өндөр цалинтай бүх том компаниуд ингээл баруун Герман руу нүүцсэн болохоор тэгээд зүүн Германы компаниуд одоо ингээд 90-ад оноос хойш амар тийм чанараа алдаад юм уу эсвэл тэр баруун Германы компаниудтай ингэж уралдаж чадахгүй байсан болохоор бүх ингээд зүүн Германд байсан хүмүүс баг өөр тийшээ нүүцсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо хүртэл ингээд зүүн Германы хотуудын тэр угсамнал байшнуудын дүүргнүүд амар хоосон байгаа байхгүй юу. Байшнууд нь ингээд засцсан байсан ч хоосон байгаа. Тэгсэн чинь би ингээд 3 өдөр орол ирээд харсан чинь ингээд амар амьд байсан юм. Тэгэл Монгол Германы соёл нь тэрнээс болоод шал өөр юм байна л да. Монголд ч ингээл мэдгүй хүмүүс 20 хэд хүрээл за эхний хүүхдээ олъё. Тэгэл 28 бүрээ хүүхдээ олъё. 30 хүрээд нэг 3 хүүхдээ олъё. Гэсэн чинь германчууд би ч бас одоо хүртэл хийж байгаа хгүй ингээл эхлээ ажиллаа зохицуулаад карьераа хийгээл сайн орлоготой болвол дараа нь хүүхдтэй болъё гэд. Тэрнээс болоод германчууд бас нэг жоохон тийм өөр
менталититэй л байгаа юм билээ. Тэгсэн чинь бэлэн харин гайгүй одоо ингээл тийм лаг дүүрэгээр халахаар ингээл ээж аав нар хүүхдүүдэд тоглоомын талбай дээр байгаа. Гэхдээ Германы хөдөө гарах юм бол яг ингээл Японд ч бас тэгж байгаа шүү дээ, тий. Ингээл хөдөө ингээл ямар ч хүн байхгүй, тий. Ингээл тосхнууд юм уу, сумнууд нь ингээл хоосроод зүүн Германд бас тэгж байгаа гэж бодогддог. Тэгс чинь бүгдээрээ л Германы Лайпциг, Дрезден, Мюнхен, Хамбург, Берлин хот руу үзсэн юм байлээ. Тий. Би ивэл ярахаар аюу их сонирхоод асуумаар юмнууд байна л та. Тэгтээ яг тий. Хоёр танд өдөр цаг бас богинохон яг үнэхээр сонирхолтой ярианууд өрнүүлмээр хэд удаа оруулмаар байна подкастаараа. Окей. За sorry. Тэгээд асуумаар байгаа юм нь болохоор ингээд 5 нас хүртэл Монголд байсан. Тэгээ Берлинд ингээд хот төлөвлөлтөд сонирхолтой болсон, архитектураар ажиллаж үзсэн. Тэгээд яг өнөөдөр Монголд буцаж ирээд Улаанбаатарыгаа судалмаар санагдаад тий энэ ч юм гоё юм байна. Хүмүүс энийг танихгүй байгаа юм байна гэд энд ингээд сэтгэл зүрхээрээ буцаж ингээд холбогдоод байгаа бас нэг шалтгаан байгаа. Тэр юу байсан бэ? Миний анзаарчихсан юм гэх юм бол одоо би ингээд хотын судалгаа Берлинд одоо бараг 2-3 ер нь 1-р семестраас хойш ингээл хот архитектурын түүх судлаад байгаа. Гэсэн чинь ингээд Берлин юм уу Герман барууны хотууд ингээд амар гоё ингээд судалсан байгаа байхгүй тий. Зөндөө олон ном гарцсан байгаа. Ингээл тэнд байгаа хүмүүс ингээд хотыг амар сонирхож байгаа болохоор бүх юм ингээд судалсан байгаа байхгүй. Тэгсэн чинь Монголд ер нь одоо ингээд манай Германд байгаа найзууд нь эсвэл таних хүмүүснээс асуудаг байхгүй юу? Танай ээж авч айл орныхын гэхэр чинь би Монгол гэсэн чинь Монгол юм уу те? Нэг баримт кино тухай харж байсан амар гоё байгальтай нүүдэлч хүмүүс эсвэл Чингис хаан гэл хүмүүс ярьж байгаа шүү дээ те. Тэгэхээр нөгөө талаас хамгийн тэнэг асуудал нь бол ингээл та нар ч гэрт амьдарч байгаа юу гэж асуухад байхгүй. Мэртэй юу те гэсэн чинь үгүй та нар энэ Улаанбаатарын зураг энэ байх шүү гэсэн чинь ямар гоё юм бэ нэг ямар хөвчсөн ор шиг харагдчихтэй гэдэг тийж байгаа байхгүй. Тэгэл ер нь ингээл гадаад хүмүүс ч буюу Монголд өссөн хүмүүс ингээд барилгануудаа тийм хүндэлтгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Амар тийм ингээл мөнгө олох гэж л нэг зорилготой юм уу эсвэл ингээл нэг манай драмын театр байгаа тэгэл дээр үеийн байшин тэгэл болоо ерцөө тэгж нарийн сонирхтгүй гэж анзаараад тэгээд Монголын барилгын тухай ингээл над бол зөвхөн социализмын үед нэг жоохон ч гэсэн тийм сонирхол байсан гэж анзаарагдаад сүүлчийн 30 хоног ингээл зөвхөн ингээл хурдан байшин бариад мөнгө олох гэж тийм зорилготой юм сэдв гэж ойлгосон байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд миний одоо хийж байгаа судалгаа юм гэх юм бол ингээд би нэг Монголын архитектурын гайд хийх гэдэг байгаа байхгүй юу. Нэг тийм баримт кино юм уу эсвэл нэг бүр гоё юм болох юм бол нэг ном болох гэдэг байгаа. Тэгээс гадаад хүмүүс ийшээ ирээд ингээд асуугаад одоо Монгол архитектур ямар хөө байж болох вэ? Тэгсэн чинь одоо манай микер ч ингээл яг тийм үндэсний Монголын архитектур биш шүү дээ тий. Тэрнээс болоод би бас ингээд одоо надад бол сайн жишээнүүд тий ингээд хормын ордон, соёлын төвөргөө, буян тухайн онгоцны буудал тий. Тэд нэр бас ингээд амар тийм гоё харахаар ингээл this could be Mongolian architecture байхгүй тий. Тэгээд тэрний анзаарчихсан юм гэх юм бол ингээд Монголын үндэсний хувцас байгаа шүү дээ. Тэгээ Монголын ингээд гоё малгаанууд байгаа. Тэгэхээр тэрийг ингээд гоё tastefully translating to construction to buildings. Одоо ингээд яг ингээд Монгол үндэсний хувцсыг ингээд барилгаанууд руу орчуулсан гэж нэр тийм санагдаад байгаа байхгүй тий. Эсвэл тэр 13-ийн нэг тийм 3 тоосхон байшнууд байгаа шүү дээ. 12 давхар илүү тий. Нэг бүхний өргөний хажууд байдаг. Эсвэл хангаа цоч дуудал тий. Тэр байшнууд нь ингээд жоохон ч гэсэн тийм identityтэй байгаа байхгүй юу? Тэгээд тийм тэрнээс болоод ингээд би ингээд жоохон ч гэсэн би ажилласаа гарцсан байхгүй юу? Би арай гэж нэг сүүлч нодны жилийн 12 сард ингээд окей I'm just gonna quit my job. Би нэг дахиад цаашаа хийж чадахгүй байна гэж шийдээд. Тэгээд нэг
нэг жил манай Германы азууд чинь бүгдээрээ тийм 10 жилээ төгсөө тийм gap year хийдэг байхгүй юу? Нэг Австрали руу яваад, Америк руу яваад нэг жил амар гоё ингээ амраад ажиллаад нэг хийдэг. Би ингээл хичээлээ төгснөөс хойш зөвхөн ингээл их сургуультай яваад, ажилдаа яваад тийм шоумаар явсан болохоор жоохон ч гэсэн өөрийнхөө юмар хиймээр байсан болохоор Монгол руу ирээд одоо ямар ч байсан 11 сард хүртэл энд байгаад тэгээд Улаанбаатар төссөн хүмүүс ингээд дархан юм уу Эрдэнэ хотыг ирдсэн бараг тоодгүй юм шиг надад санагдаад байгаа. Тэгэхдээ ер нь Улаанбаатараас гадна бас гой барилгынууд байгаа гэж би итгэж байна. Тэгэл ер нь тэр бүх юмыг ингэж сайн ойлгож ээж, хүндэлж ээж ингээд ирээдүйд юм л хийж болно л ах гэж бодож байна. Тэрнээс болоод би ингээд архитектурын контент хийгээд, хот аялт хийгээд ингээд архитектур сонирхтгүй хүмүүс ч байсан ч ингээд архитектурыг сонирхолтой болгомоор байгаа байхгүй юу. Тэгжээж ингээд үнцэн тийм мэдэрнэ тий. Тийм тэд нар бас ирээдүйд ингээд гэр бүлтэй болоод эсвэл том компанитай болоод ингээд байшин барьж магадгүй шүү дээ тий. Эсвэл одоо байраа сонгохдоо зарим юмуд ингээд өмнө анзаардаг байсан одоо анзаараа тий. Тэрийг л нэг жоохон ч гэсэн нэг contribution хиймээр байгаа байхгүй юу би. Тэрнээс болоод би энэ жил ингээд цаг гаргаад Монгол руу аялаад би одоо ингээл дараагийн сар ингээд цүнхээ өөрөөд аймгийн төвөөс аймгийн төвөөр явах гэж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл уржигтэр Багнуур очоод Багнуурын ингээл байшнуудын зураг авсан чинь надад амар гой санагдсан. Тийм. Надад нэг юм ярихгүй болохгүй л те. Одоо барилгуудаа хөндлөмөр байна гэд тэгээ чиний хэлж байгаа одоо Хормын ордон ч юм уу одоо драмын театр ч юм уу яалтчгүйс одоо ийм бэлэг тэмдэг болсон барилгуудаа бид нар нэг ийм хөндлөж мэдээд байгаа байхгүй юу тий. А гэхдээ тэр түүхэн цаг үеийг харуулж байгаа энэ одоо орон сууцны барилгууд тий энэ үйлдвэрийн барилгууд эдрийг ингээд яг нэг нөхөө хэлэхэд дахин төлөвлөлтөнд ороод эхэлсэн. Одоо тэгээ тэр дахин төлөвлөлтөнд баригдж байгаа барилга нь өөрөө сэргийн засварлалт биш шүү дээ. Ерөөсөө л шууд нураагаал тэгэл одоо яг Улаанбаатарчууд юу хүсэж ин өндөр давхар барилга орон сууц ч юм уу тэг шилэн фасад ч юм уу. Яг энэ амар эрчимтэй явж байгаа заяа яг нэг нүгэл. Миний нэг харамсдаг юм нөгөө төмөр замын шар барилгууд байна шүү дээ тий. Эдгээр болохоор за нэг 2-3 жилийн өмнөөс яг ингээд нураагаад эхэлсэн. Тэгээ зүгээр л нэг өндөр ингээд өстой конкрет жангл болох гэж байгаа байхгүй юу? Тэгээд хотын захаар явахаар бас одоо 5 шар байд. 5 шар чинь 5 шар барилга байлаа шүү дээ тий. Тэр 5 шар барилгууд яалтчгүй одоо ингээд ашиглалт байгаагүй хүмүүс хүндлээгүй учраас нураацсан. Одоо нураагаад эхэлсэн. Тэгээ би ингээд амар харамсдаггүй. За нэг л өдөр энэ 40-50 мянгатын одоо манай их тайвны одоо өргөнжлөө тэрийгтэй орсон энэ 40-50 мянгатын байрнуудыг нураана. Тэгэхээр ингээд бид нар амар ингээд эрчимтэй хөдлөх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд одоо чи микрт өссөн одоо сансрын те ийм арт эсрэг талын хэсэг энэ хэсэгт бас яг манай эмээ амьдардаг. Тэгээд тэр айгуу сайн мэднэ. Тэгээд айгуу хайртай яг эндээс ингээд сансрын колонкос ингээд уруудаж орж ирж байгаа тэр вив энэ төр үнэхээр гоё нэг яг нэг өөр газар очсон юм шиг те. Гэхдээ одоо тэнцээ ингээд яригдж байгаа төлөвлөлт юмнуудыг ингээд сонсохоор одоо ялангуяа оршин суугчид нь хүртэл хүсэхтэй одоо гараж болгоё. Хажууд нь одоо ийм олон давхар гараж барья ч юм уу тий. Тэгээ ингээд бидэрт ялч нэг ийм нийгмийн хэрэгцээ байгаад одоо энэ байгаа үнд одоо миний л бодлоор энэ бол ийм цаг үеийг харуулсан ийм түүхэн барилгууд тахгүй тий. Одоо яг л Улаанбаатарын энэ дүр төрхийг илэрхийлж байгаа тийм гоё ийм одоо ансамблтай айгүй гоё тийм орон зайнуудыг эхнээс нь устгаад эхэлсэн. Тэгээ чамааг ингээд ном болгомоор байгаа ч юм уу эсвэл баримтат кино ч юм уу ийм зүйл хийх чад маш их баяртай. Тэгээд хүн хүч айгүй хэрэгтэй. Одоо подкаст сонсож байгаа залуучуудаас хүсгэж гисэн энэ зүйл дээр ингээд зүрх сэтгэлээ зориулж ядаж дипломын сэдвэж гисэн ийшээ чиглүүлж бичдэг байж яа болохгүй гэж те. Тэгээд яалтчгүй жоо харамсалтай л яг цааны чиний яриаг сонсоод харамсах сэтгэл давхар төрлөөлдөн. Би тэр микрийн нэг баримт кино хийж иж бас ингээл одоо энэ газрыг юу н хамгаалах нэг бамбай гэж болох гэж бодож байгаа байхгүй тий. Одоо ингээл миний сүүлд анзаарчихсан юм ингээд сошиалор ингээд амар их ингээд боловсрол цацгаж байгаа болохоор тий болохоор ингээд битгүү одоо ингээд Берлин түүхийн музейгийн тухай нэг баримт кино хийцэн байсан байвал одоо ингээд нийгэм тэрийг жоохон эсэргүүцсэн байж магадгүй шүү дээ тий. Нураахгүй одоо тэр гачин Чингис хааны юм барьсан. Тэгэхээр тэрнээс
Тэрнээс болоод би ингээл жаахан ч гэсэн ингээд Улаанбаатарын ямар ч хамаагүй газрын тухай нэг тийм юм хийчих юм бол заавалчгүй ингээд ном хийхээр ингээд бас нэг сул тал нь ингээд үнэтэй ном тэгэл хин энийг худалдаж авч унших юм тий. Тэгээ нөгөө талаас ингээд сошиал амар зөв хурдан боловсрол цацагч байгаа болохоор тэрийг жоохон ашиглах хэрэгтэй гэж би бас бодоод байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө бас юм хэлэх гэж байгаа юм гэх юм бол германууд чинь бас ингээд амар ингээд одоо ингээд 20-р дэлхийн дайнд ингээд зөндөө их байшнууд ингээд нурагтаад амар тийм юу гэх юм ингээд бас боломжтой байдаг байхгүй юм нурахгүй ингээд дандаа ингээд дээр үеийн байшин байсан бол ингээд за энийг одоо яаж аварч чадах вэ гэж бас эхэлж боддог байхгүй. Гэхдээ германч амар их сайн эдийн засагтай болохоор зөндөө их мөнгөтэй завтай. Тэгээ тийм юмыг сонирхож чадж байгаа болохоор ингээд арай өөр тийм соёлтой байгаа байхгүй. Тэгээд манай багш бас надад юу хийсэн юу гэх юм бол ер нь хотууд чинь бас бүгдээрээ л уг нь организмууд шүү дээ тий. Ингээл Европын 12 дугаар зууны одоо Берлинд 12 дугаар зууны байшнууд бараг байхгүй байгаа байхгүй юу. Тэрнээс бол ингээд ер нь л ингээл 100 жил болго ингээл байшнуудыг нураагаал шинээр барайл нураагаал шинээр барьж байгаа. Тэгээ Монголд одоо ингээл чанартай байшнуудыг нурааж байгаа надад амар муухай санагдаж байгаа байхгүй юу. Ингээл сайн баригдсан байшнуудыг дахиад байлгаж болно шүү дээ тий. Дахиад засаад ингээд гаднаас нь дулаалуулаад мод тариад байж болно. Тэгээ одоо тэр би бас анхны удаа сүүл тэр төмөр замын тэр шар байшнуудаар алхаж ирсэн байхгүй гэсэн чинь ваа чи ер нь ямар гоё юм бэ ингээл 3 давхар байшнууд ингээл гоё ансамблаар барьсан. Тийм. Гэхдээ дундуур баахан машинууд байгаа байхгүй. Гэхдээ тэнд ингээл яг амар гоё тийм third place-ийн боломж байгаа байхгүй. Одоо бүх тэр машинуудын алга болгоод мод тариад тэгэл дунд нэг тоглоомын тал бач байгаа юм бол яг ингээд хотын том өрөө болж байгаа байхгүй юу. Тэр чинь хотыг би ердөөсөө ер нь л нэг байр шиг ингээ хараад байгаа байхгүй тий. Одоо энд ингээл галтгаа байна, энэ том өрөө байна, энд нэг зочин ирж болох бол зочны өрөө байна тий. Тэгэхээр чи ингээд тэр төмөр замын барилгууд бас ингээ тийм потенциалтай байгаа байхгүй юу. Ингээл бүх машинуудыг гаргаал. Тэгэл одоо манай сансрын тэр 5 давхрын байшнуудын ингээд дунд нь ингээл нэг фонтан юм уу тоглоомын тал байгаа шүү дээ тий. Тэр чинь бас одоо хүртэл ингээд англиар ч юу гэдэг вэ? Third place гэдэг лөө. Одоо first place ч ажил байр. Одоо тэгээ хоёр дахь place нь ажил. Тэгээ гурав дахь place нь ингээл хотлол нэг жоохон ч гэсэн нэг тийм нийтийн үнгүй хямдхан газар байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэрнээс болоод одоо ер нь талбайгийн хажууд нэг юу байдаг штэ тэр бирж лөө. Оргил очив элдв кинотеатр дээр байсан. Тэрний хажууд бас нэг тийм 2 нэг 3 давхар байшнууд байгаа байхгүй юу. Тэгээ тэнд бол ингээд яг л нэг би сүүлд нэг алхсан чинь нэг том өрөөний vibeтай байсан байхгүй юу. Хүмүүс ингээд гадаа суугаад гоё кофе гоогоод юм уу эсвэл тэгэл хүүхдүүд ингээд дунд нь тоглоод. Би тийм газруудыг ер нь Улаанбаатар судалмаар байгаа байхгүй юу. Тэгээ харин сүүлд ингээд хороолол алхсан чинь бас ингээд нэг амар нэг том тоглоомын талбай байлаа. Тэгээ тэр л бол яг л ингээд хороолын хотын том өрөө байгаа байхгүй. So тийм газрууд ер нь Улаанбаатарт амар чухал хэрэгтэй гэж би бодож байна. Яг юм. Тэрийг л мэдэхгүй л юм л да. Яаж одоо жишээлбэл Берлинд ямар жишгээр тиймэрхүү яг бодлогын хот төлөвлөлтийн бодлого байгаа хэл та тий одоо супер блокс гэсэн шиг одоо энэ блокууд дотор ингээд одоо хүүхдүүд тоглоно хүмүүс ингээд гоё автомашингөө цаг өнгөрөн third place болгоно гэдэг шиг одоо магадгүй чамд ингээд бодогдсон шийдэл байдгүй одоо би болохоор энэ яриаг яг ингээд одоо яг ингээд чиний ингээд ярьж байгаа энэ одоо мөрөөдөл гэх юм уу те desire тэр юм чи ингээд яг аюултай болсон гэдг нь яг ингээд надад яг мэдрэгдээд байна л да. Тэгээд хэрвээ чи шийдэл гаргаа гэх юм бол яаж энэ том мөрөөнүүдийг хадгалах уу те яаж хүмүүст одоо яг за бид нэр ингээ мэрэгчлийнхэн ингээ хааны газраас энэ тухай сонсож байна. Тэнд тошин сууж байгаа хүмүүс яаж энэ газрыг зочны өрөө шиг байх хэрэгтэй мэн гэдэг ойлголтыг авах уу те бодлогын тийм шийдэл байдгүй жишээ нь чиний сургуульд сурж байгаад ч юм уу. Тэр бол сошиалор болох хэрэгтэй гэж бодож байна. Одоо ингээд архитектурын мэргэжлийн хүмүүс над нэг анзаарч байгаа юм гэх юм бол одоо ингээд түрүүн ингээд манай ингээд лаглаг ингээд найзууд бас ингээд байсан ингээд ярьсан шүү дээ. Гэхдээ тэд нар ингээд өөрийнхөө юм хийгээл
тэгээд ингээл бичсэн пейпернуудтай ингээл зөвхөн ингээд академикийн бабл дотор байгаад байгаа байхгүй юу. Тэдний судалсан юмнууд нь маш чухал сэдвүүд байгаа байхгүй юу. Гэхдээ тэрнээс болоод би ингээд тэр хот аяллуудыг хийж байгаа байхгүй юу. Одоо ингээл хүмүүсийг тэр газарт авчираад тэгээд та нар энийг ингэж мэдэрч авах хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүст ингээд тийш очих зав байхгүй бол нэг гоё ингээл бичлэг хийгээд тэр бичлэгээр ингэж тайлбарлах хэрэгтэй гэж байна гэж байгаа байхгүй ингээд за та нар энийг харж гинөө ингээл энэ газар машингуун болохоор хүүхдүүд ингээд аз жаргалтай ингээд гүйж чадж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ газар ингээд зөндөө их модтой болохоор ингээд хүмүүс энд ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс чинь ингээд нарнаас өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Тэгээ энэ байшнууд ингэж барьсан байгаа болохоор ингээд хүмүүс энд сууж байгаа тэр ингээд салхинаас хамгаалж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд амар сайн тэгж монголоор англиар breakdown хийжээж ингээд simple as possible ингээд нийт нийгэмд ингээд тайлбарлах хэрэгтэй байх гэж би бодоод байгаа. Тэгжээж л нэг жоохон ч гэсэн тийм бид нар чинь democratic орн шүү дээ тий. Тэгжээж ингээд одоо жишээл манай сансрын тэр яг Мартин эсрэг тал дээр нэг тоглоомын тал байсан шүү дээ тий. Тэнд бас нэг хүн ингээд байшин барих гэдсэн байхгүй юу. Бас нэг тийм 20 давхар байшин юм уу. Тэгсэн чинь манай сансрын эмээ өвнөр тийшээ очиод жагсан байхгүй юу. Тэгэл энд юуж барихгүй шүү. Бид нар энийг эсэргүүцэж чинь. Тэрнээс болол тэнд нэг байшин баригдаг байхгүй юу. Тэгэл миний бодож байгаа юм гэх юм бол тэгэл ямар ч хамаагүй олон хүмүүсийг ингээд цуглуулад одоо мэдгүй дахиад нэг урцааг нэг нураасан шүү дээ тий. Одоо урцааны нураах байхаас өмнө одоо ингээд мэдгүй 10,000 хүмүүс тийш очиод энийг нураахгүй шүү гэх юм бол тэгэл нураахгүй шүү дээ тий. So that's my тэр бол миний хамгийн өндөр мөрөөдөлтөө ингээд иргэдийн оролцоо гэж яриад байгаа шиг тийм. За ивэлээс амар хэцүү асуулт асуусан. Sorry. Okay. Хариулсан чадсан гэж би хүсэж байна шүү. Үнэхээр яач юм надад зүгээр чи Берлинээс ирээд Улаанбаатарын ситүэйшнийг ингэж сайн мэдрээд тэгээд одоо ингэж ямар нэг мувмент хийж байгаа нь үнэхээр талархалтай. Байн тэгээд жоохон хэцүү асуултууд асуусан. Sorry. Ивэл тэгвэл архитектураар ер нь ажиллаж үтсэн. Тэгээд хангалттай сэтгэл ханамж аваагүй. Тэгээд хот төлөвлөлт рүү орж байгаа гэсэн. Тэгээд ер нь одоо ойрын 5 жилийн 10 жилийн тэг карьерийн зорилго ер нь юу вэ? Нууц шал. Одоо Монголд байх байна уу? Берлинд буцаж очиод үргэлжлүүлэх чинь үү? Би чинь яг Монгол руу нүүн гэж одоохондоо бодохгүй байна. Би ер нь одоо дараагийн 50 жил бас Берлинд амьдарч чадахгүй гэж чадахгүй байх гэж бодож байна. Тэгвэл би ингээд пилот ингээд өсөөд дэндүү тийм эрхлүүлсэн байгаа хгүй пилотоос болоод. Тэгээ би ч бас ингээд өөр газар амьдарч ажиллаж үзмээр байна. Тэгэхээр Улаанбаатартай ямар ч байсан байнга ер нь холбоотой баймаар байна. Би ингээд дахиад 20 жил өөр хотод амьдраад тэгээ 20 жилийн дараа Улаанбаатарт ирээд бас нэг тийм alien шиг баймаарг байгаа байхгүй юу. Улаанбаатарт одоо ер нь юу болж байгааг би одоо ингээд жоохноор ингээд судалж аваад тэгээд миний хамгийн одоо мөрөдөж байгаа юм бол одоо PhD-гээ хийгээд тэгээд PhD-гаа ингээд мэдгүй их сургууль дээр ер нь би ажилламаар байгаа байхгүй юу. Гэхдээ их сургуулийн ажлаас гадна бас ингээд нийгмийн ажил бас хиймээр байгаа. Тэгвэл ингээл миний бодлоор бас ингээ их сургууль дээр байгаа хүмүүс зөвхөн ингээл их сургуулийнхаа дотор ингээл баблда байгаад байгаа байхгүй юу. Миний хамгийн хүсэж байгаа юм ингээл хүм болгонууд ингээд баблнуудаас жоохон гарах ёстой л байх гэж бодож байгаа. Ингээд одоо ингээл хүм болгоо ингээ өөрийнхөө сурсан юмнууд, лаг сурсан юмудаа өөр хүмүүстэй ингээд харуулад. Тэрнээс болоод би бас ингээд Германд ингээд тэр архитектурын түүнүүд хийж байгаа байхгүй юу. Ингээд манай би Герман цэрэг дэсэн байхгүй юу. Тэгээ манай цэрэгийн хүмүүс чи одоо архитектурыг толсон юу ч мэдэхгүй шүү дээ тий. Тэгээ тэр хүмүүсийг гинт ингээ архитектуртай ингээ холбоод тэгээ тэр хоорондоо ингээ ярьж эхэлж байгаа байхгүй юу тий. Эсвэл манай 10 жилийн найзууд чи ингээ хууль юм уу санхүү сурцсан хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүс ингээ гинт ингээд crafts people-тэй уулзах юм бол бас гоё байхгүй юу. Манай жишээл ингээд одоо ингээл сантехник хүмүүс бас ирж байгаа байхгүй манай төвөр дээр ажиллаж эсвэл барилга дээр ажиллах хүмүүс ингээд ямар ч тийм юм тэгэхээр ингээл хамт ингээл гоё байгаад та нар ингээ ундаа уугаад юм уу пиу уугаад хоорондоо танилцаад тэгэхээр нэг тийм
Unite тиймэр байхгүй би. Тэгсэн чинь тийм тэгчээж одоо ингээ манай Улаанбаатарт хийсэн тур дээр бас ингээл зөндөө олон төрлийн хүмүүс хамт байсан болоо. Тэгээд бид нар хоорондоо одоо ингээд Instagram-аар дагаад тэгэл ирээдүйд найз болоод нэг хамтраад нэг гоё юм хийх гэж би хүсэж байна. Хариулж чадсан уу би тэрийг? Чиний асуудлыг. Тийм ер нь их сургууль тэгээ ер нь ингээд судалгааны ажилд ороод тэгээ тэр контентаа ингээд сошиалар юм уу номоор би ер нь цацмаар байгаа. Одоо би ингээд 10 жил архитектурын компанид ажиллаад тэгэл нэг байшин барьчлаа. Тэгэл тэр нэг байшин байж байгаа л окей. But that's not I want to work on the big picture байхгүй тий. One big building нэг л байшин ч бас ингээл манай компани жишээлбэл бид нар зөвхөн ингээд им хувийн орон сууцны байшин эсвэл ер нь офисны байшнуудыг дизайн гаргадаг байсан байхгүй. Тэгэл бэлэн чинь бас ингээд байрны асуудалтай болохоор ингээд нэг амар баян хүн ингээд нэг юм өндөр байшин бариад тэгээд хоос нь байгаад байгаа байхгүй. Хинч тэр байрыг хөдөлж авч чадахгүй. Амар харамсалтай. Амар fucking expensive байхгүй. Тэгээд тэрнээс болоод ингээд morally би тэрийг дэмжиж чадахгүй. Эсвэл ингээд нэг том компани ирээд нэг офис одоо Amazon ирээд тэгээд бэлэнд нэг Amazon-ы офисын байшин бариад тэгэл битгүй амар тийм нийгэм туслахгүй байгаа санагдсан байхгүй. Because миний зүрх дотор нэг тийм I've got an inner socialist гэх юм уу. Тэгэл тэр хүн ингээд би бас ивэлээс яг Берлин Улаанбаатар хоёрт ингээд мэдрэгч байгаа ялгаач юм асууя гэж төлөвлөжсэн л та. Гэтэ яг хуу шууд тэгж асуухаар айгу тийм ерөнхий асуулт байгаа. Тэгээ саяны ярьсан чинь яриач ингээд сонсож байхад нэг тийм ялгаа бас байхгүй юм шиг. Одоо жишээлбэл яг манай Улаанбаатар жишээ бидрэг жишээ нь яг ажил дээр гараад зураг зорж байгаа залуучуудыг сонсдог. Бид нар ч гэсэн яг зургийн компаниг ажиллаж утсан. Тэгэнгუთ яг ингээд 900% бид нар зөрчилддөг байхгүй. Одоо жишээл богд уулыг хуулж агаад хаус ороод барих ч юм уу те. Тэгээ яг эсвэл яг саний илтгэх шиг юм одоо хин төлөвлөлтөөр нэг төсөл ороод ирж шүү дээ. Саяны хоёлын ярьсан шиг ийм гоё юм тухтай агуурын давхар шар өнгийн орон сууцны барилгыг нурааснаа амар өндөр шилэн барилга барих гээд ороод ирнэ. Тэгэнгუთ хийж байгаа юмтайгаа ингээд өөрийн нэг үнэлэмж нийлэхгүй тэр мэдрэмжийг бүр яг бас мэдэрдэг байхгүй юу. Тэгээ тийм ч амар зөрүүтэй юм шиг санагдсангүй. Тэгээд ивэл мэдрээд байгааг яг бидээс мэдэрдэг л дээ. Одоо жишээлбэл хүмүүсийг ингээ баблааснаар уулзуулах хэрэгтэй байна. Тэд нар ямар нэг гоё юм хийх хэрэгтэй байна гэд. Тэгээд яг ивэлээс асуусан асуулт болохоор одоо жишээлбэл миний өөрөөсөө асуудаг асуулт 5-10 жилийн дараах одоо карьер чинь ямар хуу байхаар төсөөлдөг вэ ч юм уу төлөвлөгөө бисээ асуусан ш. Тэнгуут ивэл яг адилхан хэлж байгаа хгүй. Ямар ч гэсэн одоо яг иймэрхүү өөрөө мэдээ сурч болсон. Гэхдээ хүмүүсийг ингээд гоё нэтворкинг хийлгээд хүмүүсийн хооронд нь уулзуулаад тэндээсээ шийдэл олуулаад те. Тэгээд ямар ч гэсэн одоо зүгээр л нэг үн цэнэгүй юм бас хиймээргүй байгаа гэдэг мэдрэмжийг бүр яг мэдэрлээ. Тэгээд баярлалаа гоё ярилтай. Thank you very much. Тийм ингээл одоо бид нар ийм үед ийм интернеттэй democratic system байгаа шүү дээ. Тэгээд монголчин одоо ингээл өөр орнуудаас харин ялангуяа гайгүй. Бид нар одоо Сингапурт юм Хонконгд байсан бол тэгэл шалуур асуудал яа тэгвэл тэнд ингээ байшин барихад ч амар хэцүү шүү дээ. Эсвэл амар тийм authoritarian оронтой болохоор тэгээд Монголын над ер нь амар таалагдж байгаа юм болох ингээл залуучууд нь ингээд бүгдээр амар тийм open minded болцсон боловсралтай болцсон гэж анзаарэгдэж байна. Одоо ингээл жоохон ингээд 2 дугаар ангийн хүүхдүүдийг бас харахаар хоорондоо ингээ англиар яриад байгаа байхгүй юу. Тэгэл одоо ингээд англи хэлтэй болчих юм бол ер нь дэлхий дээр ингээ юу болж байгааг энэ амар сайн. Тэд нэр одоо ингээл жоохон нэг тийм гейминг тоглоомын стрим харж иж магадгүй. Гэхдээ ер нь англи хэлд сурчих юм бол тэгж гад ингээ тийм ангаах юм уу санхүү хот төлөлт архитектурын сэдвлүү бас орж болно шүү дээ. Тэгээ миний одоо бас ингээд зөндөө олон сурсан юмнууд бас ингээд YouTube бас авч байгаа байхгүй тий. Тэгэл амар тийм мэдгүй боломжтой үед бид нар ер нь байна гэж би бодож байна. Тэгэхэд энэ үеийг нэг жоохон ч гэсэн гоё юм хийх хэрэгтэй байна. Ашиглаад авъя. Тийм. Ашиглаж авъя тийм. Амар чухал үе юм байлээ. Тэгэхээр тийм боломж хизээ гарах юм бас мэдгүй байна тий. Берлинд амьдардаг монгол архитектор бол иймэрхүү бодолтой байгаа юм байна. Чамтай хамт ажиллаж исэн яг ийм архитектор яг
одоо герман залуучууд тий тэд нар хэр одоо яг хот одоо түүхэн барилгууд сонирхолтой явахтаа авч үлдээ гэж мэрийдэг вэ? Эсвэл тэд нар яг хэдүүлэн өмнө ярьсан шиг хандсан байна уу тий? Бүх юм ингээ ойлгомжтой төлөвлөгдсөн. Тэдний одоо зорилго архитектурыг юу нь ямар өнцгөөс хардаг. Бидний одоо яг Улаанбаатар залуучууд ингээл яг ингээд нэг юм асаад байгаа шиг тиймэрхүү зүйлүүд хэр байна. Юу бас болж илээ. Одоо манай компанитэйсэн залуучууд бас ингээл над шиг игээд архитектурын мэргэжлийг амар тийм романтикаар хардаг байсан байхгүй юу. Би том болоо байшин барина гэж тэгсэн чинь тэгэл компанид орсон чинь ингээл тийм юм харин байхгүй байгаа байхгүй тий. Эхлээд ингээд зөндөө их тийм busy working штэ тий. Жохон тийм за энийг зурчих юм гэдэг ямар ч тийм өөрийнхөө юм байхгүй. Тэгээд ер нь ингээд манай залуучууд бас амар тийм юу болцсон, sustainable болцсон байгаа байхгүй юу. Ингээд ирээдүй ямар байж болох вэ гэж хараад. Тэгээд ер нь Германд ч бас ингээд байшин барих амар их тийм carbon dioxide гарч байгаа шүү дээ тий. Ингээд амар их бетон хэрж байгаа. Тэгэл ер нь ингээд байшнуудыг нураахаар тэгэл тэр байшин зүгээр л хог болчихж байгаа байхгүй тий. Тэр ингээд ямар ч хамаагүй их бетоныг ингээд ашигласан чинь тэрийг дахиад recycle болж болохгүй байгаа болохоор манай зөндөө бол архитектууд бас бодож байгаа. Яагаад бид нэр дахиад байшин барих хэрэгтэй юм бэ? Одоо ингээд бүр ингээд дээр үеийн байшнуудыг өөрөөр ашиглаж болох уу гэж тийм чиглэлээр нь орох гэдэг байна. Одоо бэлэн жишээлбэл ийм олон хоосон офисны байшнууд байгаа хгүй. Тэрийг яаж одоо жишээл Орос улсны байшин болгож болох вэ гэж тийм нарийн архитектурын компаниуд бас байгаа байхгүй тий. Ингээд байгаа байшнуудыг яаж өөрчилж болох уу гэдэг тийм зорилготой компаниуд руу манай залуучууд юм сонирхоод байгаа. Тэгээ нөгөө талаас бас чиний түрүүн хэлсэн чиг тэр өгсрөл байшныг яаж дахиж шинээр гоёор хийж болох уу гэж тийм судалгаа бас явж байгаа. Германчууд ер нь мотор бас амар их барьмаар байгаа байхгүй юу тийм. Тэгээд одоо сүүлчийн 10 жил ингээд том хитэн байшнуудыг бас нэрнгээсээ ингээд хагасан бетоноор бариад байгаа байхгүй юу. Тэнд бас ингээд амар тийм германчууд ч ер нь амар тийм ингээд эрчим хүчээ бас ингээд тийм юу лээ салхины эрчим хүч, нарны эрчим хүч зэрэг эрчим хүч. Тэрийг одоо барилгатаа ер нь оруулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд би одоо жишээлбэл манай тэр сансрын тоосго байшнуудын давуу тал нь юу вэ гэх юм бол ингээд бараг 60 жил ингээл тоосго ингээ байж байгаа байхгүй тий. Ямар ч юм гаднаас нь будах ажил гарахгүй ингээл хасах 30 градус байсан чинь ингээд амар төвчээртэй нэмэх 30 градус байсан чинь ингээл байж идэг. Тэгэл тэр байшнуудыг хэрвээ ингээд нураах юм бол тэр тоосгонуудыг бас дахиж ашиглаж байгаа хгүй шинэ байшин барьж болох. Тэр чинь бол надад амар тийм sustainable санагдаж байгаа. Тэр өгсрөл байшнуудын сул тал нь бол ингээд нураахаар тэгэл ер нь хог болчихж байгаа хгүй юм. Тэр бетоныг дахиж recycle болоод амар хэцүү. Тэгэл ер нь өгсөрмөл модон хагас бетон байшнууд тэрийг хийжүүл амар гоё байгаа хгүй юу. Би бас ингээл нэг бодсон л та. Чиглэл рүү орсон. Англиар ч өгдвөл CLT cross laminated timber гэдэг байдаг шүү дээ тий. Ингээд модыг ингээд амар ингээд хатуу болгоод галнаас ингээд хамгаалаад тэгэхээр тэрний өгсөрмөлийн үйлдвэр Монголд барьчвал бас амар гоё гэдэг аахгүй юу. Одоо жишээл дархан тий. Дархан чи ингээд орс хэл дээр ойрхон орс ингээд баахан мод байгаа. Тэгэхээр тэр модыг оруулаад тийм өгсрөл байшны үйлдвэрийг дарханд ингээ хийгээд тэгэл одоо тэрийг ингэж одоо Монгол гэр чинь бас ингээд орохоор ингээд зөвхөн мод шүү дээ тий. Тэгэл тэр ингээд Монгол гэрийн архитектурыг орчин үедээ ингээ орчуулчих юм бол бас амар гоё санагдаж байгаа байхгүй. Тэгэл одоо та нар тийм нэг байшин орж байгаагүй байсан байж магадгүй. Гэхдээ ингээд тэр байшнууд ингээ орохоор ингээ амар гоё ингээ мод өнөрч байгаа байхгүй тий. Тэгэл хүмүүс бас ингээл галнаас амар аюултай гэж санаа зовдөг л доо. Гэхдээ тэрний ингээл чанарыг одоо амар сайжруулдаг байгаа байхгүй юу тий. Тийм. To get back to your question, манай Германы залуучууд ер нь ингээл тэр чиглэлөө явж байгаа. Одоо ингээл мотор яаж барьж болох уу? Эсвэл нийгэмдээ яаж тусалж болох уу? Эсвэл rethinking purpose of buildings орж байгаа. Sorry. Манай нөгөө нэг Японд сурч ирсэн Монгол найз эдийн. Тэр болохоор бас яг ингээд дипломын сэдвэн социализмын үеийн Улаанбаатарын барилгууд тэдрийг яаж дахин ингээд гоё амьд болох вэ? Цаашаа яаж sustainable байлгах вэ гэдэг судалгаа хийсэн. Тэгээ тэр найзтайгаа яриад суухаар бас яг сайн ярьдаг. Тэгээ тэрний хэлжсэн нэг үгээд ингээд Япон архитектур бас яг тийм. Одоо Япон барилгуудыг ингээд
зүгээр нэг айлын барилгыг нураагаад үзэх юм бол зүгээр юм цаасан хам тэгээ модон дээр баг ингээд цохингууд ингээд дээврээс салж малтдаг тийм хөнгөн. Тэгээд тэдрийг ингээд дахиад ялгахын ялгаа хэрэглэж болох юм болго модын мод руу цаасын цаас руу ингээд авч яваад очиад дахиад үйлдвэрлэлд оруулдаг. Тэгээд тэрний айзаа хэлчихсэн үг нь болохоор яг багш нь өөрөө Япон хүн тэгэл жоохон өнгөрсөн л юм шиг. Дэлхийн архитектур сайжраад Японы жишг рүү ордог штэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нь яг магадгүй дизайн талаасаа эсвэл ийм гоё архитектур гэдгээсээ биш, яг саяны чиний ярьсны хэлсэн байж магадгүй гэж бодогдлоо одоо. Дахиад энэ барилга цаашаа юу болох вэ гэдгийг магадгүй ботцсон тий. Тэгээд яг тэдний шаардлага бас байсан л да газар хөдлөлтөд төсвөртэй байгалийн юм шиг төсвөртэй байхын тулд одоо нурлаа гэхэд зардал багтаа ч юм уу тэг ханда нэг тиймэрхүү юм ярьж ирсэн. Тэгэхээр бидний хувьд бас боломж байгаа гэдгийг чийсээ хэллээ шүү дээ. Монгол гэр гэдэг чинь өөрөө юу лээ? Тэ бүх хэсгүүд нь салдаг, бүгдийг модоор хийж болдог тий. Энийг дахиад ингээд ашиглаж болдог ч гэдэг юм уу? Modular building тий. Yes. Тэгээ sustainability гэдгийг бас ингээд монголоор орчуулмаар байгаа хгүй тий. Яг японочдыг дуурайж бид нар тийм хөгжингүй одоо юу гэдэг зогсонгүй хөгжил хийв гэвэл өрөөсгөл шүү дээ тийм. Тэнгууд монголчуудын хувьд яг sustainable bay гэвэл барилга ямар ах юм ч гэдэг юм. Бид нар ч нэг юм асуулт байгаа байхгүй. Германууд яг одоо timber ашиглаад мод ашиглаад ингээд хослуулж байгаа юм биш үү тийм. Бас яг ганц мод биш. Бетонтой ингээд туслуулад гэдэг. Hybrid building гэдэг байхгүй юу? Proof шиг. Hybrid. Тэгээд Монголын хувьд одоо тэр sustainability-г тэгээд зогсонгуу хөгжих тэр шинж тэмдгийг одоо архитектурт хөрвүүлэх гэвэл чамд анзаарэгдсэн зүйл байгаа юу? Яг Монгол гэртээ бас хариулахгүй ч гэж болно л доо. Магадгүй тийм бидний гоё нэг юм өв соёл бас байж тээ тий. Тэртэл дээр чи хэр судалдаг боддог вэ? Нэг одоохондоо нэг гоё жишээ хараагүй байна би. Бас нэг юм одоо ингээд Монголын амралтын газруудаас байгаа шүү дээ тий. Тэд нар чинь бас ингээд дандаа нэг тийм алтгоотой эсвэл нэг тийм амралтуудын нэг тийм том байшнууд байгаа шүү дээ тий. Тэр амралтын газруудыг одоо бас чинь ингээд нүүлгэж бол бас нэг гой санагтаад байна л да. Одоо тийм жижигхэн байшнуудаас эхэлж болно шүү дээ тий. Заавалчгүй ингээд ийм 5 давхраа орсуудсан байшныг шууд ингээд нүүлгэх гэж жоохон хэцүү санагдаж байна л да. Тийм бас нэг тийм сайн манзарагдаг байгаа л да. Би тэгэд яг зүгээр л ярилцдаггүй яг Монгол архитектур гэхээр ер нь юу байх юм бэ? Монгол бид нар яг аль чиглэл рүү архитектурыг ингэж жоохон томор ярьчих л та хөдөлж авч явах хэрэгтэй юм бэ ч гэдэг юм уу ярьдаг. Тэгэхээр залуучууд ч гэсэн тэрийг нэг доор бүрнээ ухамсарлаад сурах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа хгүй тий. Чиний саяны хэлсэн Германуудад бол тулгарсан асуудал нь ийм ашиглалтгүй барилгууд байна. Маш олон тоогоороо хөнгүү офисууд байна гэдэг ч юм уу те. Бид нэр тэр тухай ярихаас илүү яг одоо юу гэх те байраа яаж дулаалах талаар ч юм уу магадгүй те тэрийг хайснараа Монгол архитектурын хэв шинжийг олж ч магадгүй юм гэж бас бодоод байдаг байхгүй юу. Тэгээ надад бас саяны тэр нөгөө нэг чиний нөгөө тоосгоороо байгаа нь өөрөө амар тийм үн цэнтэй гэж хэлсэн бас аягүй гой санагд. Тэрийг ямар ч бодох шаардлагагүй тий. Тэгээ тэр 9 давхар угсармалууд чинь өөрөө ийм зааг зай бас байдаг штэ тий. Тэр мөрн хүртэл бас яг бидний архитектурын хэв шинжид бас орох уу ч юм уу тий. Гэхдээ тэр бол стал амар зөв сэдвлэнэ. Яа тэрийг одоо дахиад цаашаа бодох ёстой л гэж бодож байна. Яг тэгвэл манай бэлэн чи ингээд 20 дэлхийн дай ингээд амар бөмбөгдсөн шүү дээ тийм. Тэгээд тэр үеийн байшнууд ер нь бол бүгдээрээ 19 дугаар зууны тоосхон байшнууд байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр бүх тоосонуудыг буцаж цуглуулад манай зүүн Герман тэр ингээд Сталины Avenue гэдэг барьсан байхгүй юу. Одоо Karl Marx аллейгийн нэртэй байгаа. Тэр одоо ингээд бүр амар зөв ингээд яг ингэж тийм социализмын неоклассик байшнуудыг яаж байж болох вэ гэж бариад тэдний каркац нь бүгдээрээ тэр бөмбөгдсөн байшнуудын тоосгонуудаар барьсан байхгүй юу. Тэрийг хамгийн харсан чинь бас чи юу амар гоё амар тийм одоо ингээд politically бас амар зөвүүн байгаа байхгүй юу. Тэгээ ингээд миний бас ингээл амар мөрөдөж байгаа юм ингээл Улаанбаатар хизээч
газар хөдлөхгүй байх гэж бодож байна л да. Гэхдээ ингээл амар тийм битггүй. Чиний түрүү хэлсэн чинь ингээд манай герман нэг архитект байдаг байхгүй юу? Bruno Tautger. Тэр ингээд 20-од онд ингээд Берлингийн орон сууцны байрлалуудыг яаж шинээр гоё болгох уу гэж судлаад Японд руу аялсан байхгүй юу? Тэгсэн чинь Японд руу аялал яа энэ японочууд ёстой бүр биднээс хамаагүй өмнө тэр модернизм гэж судалсан байгаа байхгүй юу тийм. Бүр ингээл ирээдүйд ирсэн байгаа юм шиг санагдсан. Ингээл германчууд бараг газар хөдлөлтөг болохоор тэгэл цагаагаар нь гайгүй болохоор ингээл амар тийм тогтмол байшнуудыг барьдаг болохоор тэгэл японочдыг арсан чинь амар тийм соёлын шокнд бас орсон юм байлээ. Тэгэл японочдоос бас зөндөө гоё юм сурч болох байлээ. Яа тэгвэл тэр бүр дээр үеийн тэр ингээд хийдүүц чинь бас ингээл модоор баригдсан одоо хүртэл ингээл байж байгаа амар зөв санагдаж байгаа байхгүй тий. Тэрээс болоод мод тоосго тэгээд сайн хот төлөлтийг тэр амар гоё л гэж бодож байна. Би одоо ингээл амар тийм за германаар нэг ингэдэг байхгүй ингээд Luftschlösser bauen гэхэр чинь ингээд нэг хүсэлт байвал одоо ингээд түрүү хэлсэн шиг ингээд модон өгсрөмл байшны үйлдвэртэй тэр өгсрөмлны юмнуудыг дахиж барьж хэрэгжилж болдог тийм боломжтой байвал тэгэл хүмүүс ингээд нэрнгэсээ ингээд за нэг 10,000 хүмүүс юм уу 20,000 хүмүүс ингээд нүүх боломжтой байвал бас амар зүг гэж бодож байна. Тэгэл ингээд байгальтай ойрхон байх хэрэгтэй байх гэж би бас бодож байна тийм. Яа, бат. Тэр ярьж байгааг ойлгож байгаа шүү дээ. Яг чи ингээд зүгээр ингээд боддог нэг амар ирмэлцдэг сэдвүүдийг яриад байна л та. Тэгэхээр хоёлынгийн яриа магадгүй сонсоход ингээд мөрөөдөл шиг ингээл те айгүй хийсэд байгаа ч магадгүй. Гэхдээ манай сонсогчид тийм гоё ойлгож ингээд зангилагийг гаргаж сонсож байгаа ах гэж найдаж байна. Hope so too. Yes. Тэгээд ерөөхдөө манай хугацаа дуусж байгаа байхаа. Тэгээд бид хэд зочинтой дугаараасаа зочноосоо асуудаг асуулт өгдөө. Энэ нэг тийм serious биш заяа. Гэхдээ өрөө хэлж болно. Тийм тэр нь болохоор ингээд юу ч хийж болно. Одоо зөвхөн мэрэгчлэлтэй холбоотой ч юм уу тийм байх галбгүй. Зөв хувь хүний зүгээс ч юм уу нэг юм өрөө хэлээд тэгээд өсгөөл. Өрөө гэж уучлаарай. Юу translate бол өрөөг юу гэж translate хийх вэ? Хогогти хайраа ч юм уу. Окей. Нэг зүрт цэг өгөө. Тэрнээс арай хөнгөн. Энгийн зүгээр л найзаа чи ингээрээ. Гэтэ жоохон чиний хувьд чухал тийм гэж боддог. Тийм. Тийм. Маш энгийн байсан ч болно. Та нар баблнуудаас гараарай. Тэгээд хөршүүтэйгээ жоохон ч гэсэн яраарай. Тэгэл хүүхдүүдтэй байвал хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөгөөрэй. Тэгэл сайн эрүүл мэндэ анзаараарай. Завсрал хийгээрэй. Жоохон ч гэсэн хизээч битээ сонирхолтой алтаарай. Хоббитэй болоод ажил гэрээсээ гадна нэг жоохон ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндэ цаг зарцуулаарай гэж би ярмаар байна. Nice. Баблнаас гарах хэрэгтэй тийм. Oh yeah. Absolutely. Тэгээд ивэлтэй маш их баярлалаа. Одоо бидэд бол үнэхээр happy байгаа. Чамайг хурж ирсэн маш их баярлалаа. Тэгээд нөгөө нэг төр хийх санаа ч үнэхээр гоё эс шүү. Тэгээ манай сонсогчид бас мэдээгүй бидэд доор Instagram хаягийг биччихэн. Тэгээд дахиад хийх үү? Улаанбаатар дараа дахиад нэг хитэн хийн баха. Бараг ер нь 8 сараас дахиад хийнэх гэж бодож байна би. Тэгээ ивэлийг дагаад Улаанбаатарын гой газруудыг очиж үзээрэй. Би тэд бас боломж байвал оролцсон. Эхнийхтэй манай нэг үйл ажиллагаа тогтцоохгүй. Тэгээд үзэж амжаагүй. Тэгээд тэгэхээр бидний хараагүй өнцгийг бас ингээд харуулж байгаа ивэлдээ баярлаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та хоёр цаг гаргасан намайг өрсөн маш их баярлалаа. Тэгэл та нарын юм хийж байгааг нь маш зөв ажил хийж бодож шүү. Баярлалаа. За. See you.